Зигзаг цаг. Сайн байцгаана уу? Та бүхэндээ Zigzag цаг хөтөлбөрийнхөө анхны дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр та бүхэндээ Phenom Old Chip буюу металл ангижруулагчийг танилцуулна. Ингээд шинжлэх ухааны техникийн сургуулийн харьяа механик инженерийн сургуулийн багш цогц жаргал мөн Zigzag компани механикч инкватор нар оролцсноо. Зигзаг цаг. Хөдөлгүүр гэж юу вэ? Хөдөлгүүрт яагаад тос шаардлагатай байдаг юм бол? Энерги ямар нэгэн хэлбэрийг бол механик ажил болгож хувиргаж байгаа машиныг хөдөлгүүр гэж нэрлэж байгаа юм. За автомашиныг тоноглож байгаа хөдөлгүүр маань бол түр шагарын тодорхой хэмжээтэй холцыг цилиндртэй шатаагаад их хэмжээний даралтыг бол механик ажил буюу гэсэндээ дахир гол эргэлт болгож хувиргаж байгаа дулааны дотоод шаталтын хөдөлгүүр юм байна. За хөдөлгүүрт бол хоорондоо хавралддаг хос эдэнгүүд бол нэлээд их байдаг. Энэ эдэнгүүдийн үрэлтийн гадаргууд ирэх элэгдлийн эрчмийг бол бууруулахын тулд бол тосыг бол ашигладаг юм аа. За баярлалаа. Ингээд та одоо Phenom Old Chip бүтээгдэхүүн ямар даваа талтай, яаж хэрэгэлдэг тухай танилцуулахгүй юу? Phenom Old Chip маань бол бүх төрлийн дизель болон бензин хөдөлгүүрийн металлын гадаргуу нөлөө үзүүлж, үрэлтийг багасган хөдөлгүүрийн ханд хамгаалтын давхар үүсгэдэг. Ингэснээр таны хөдөлгөөр удаан эдлэгдэх бололцоотой болж байгаа. Үүнийг батлахын тулд нэг бяцхан туршилт хийж үзүүлье. Зигзаг цаг. За энэ гол дээр суурлах цэц маань бол яг тахир голын металл. Тахир голтой харьцдаг эдэнгүүдийн металлын орцыг хөө юунд оруулж өгсөн байгаамаа. Ингээд туршилтаа хий. Одоо ингээд эхний ээлжинд хөдөлгүүр маань тосгоо 3 дугаар ямар үйл явц явагдах нэ энийг хэдүүлээ үзье. Хөдөлгүүр маань тосгоо байхад хэдийн хэмжээний дууч юмэтэй хэдийн хэмжээний үйл явах нь энийг байна. Тосгоо хөдөлгүүрийн маань одоо илэгдэл нуурах нэ. Энэ шариг маань одоо хэдийн хэмжээний ингэж хөвгтөс суусан байна. Ийм байх юм байна. Одоо бяцхан тосыг тостой 2 тухайн нэмтэй 1.5 тухайн машин ажиллавал. Өдөртөг ачаалттай ажиллахад өнөхөд дуу маань бол за гарч байна. Түрүүчээс арай илэгдэл нь арай байна. Тийм ээ. Phenomноос харуулад Phenom яг энэ юун дээр хийж үзье. Одоо ингээд хэдүүлээ Phenom дээр ачаал өгөөд ачаалын нэмээд үзье. Энэ одоо та бүхэндээ бүр сонирхолтой юм үзүүлье. Phenom хийсэн мотор маань тосгоо ажиллавал яах нь вэ? Тосгоо одоо 10 тухайтай байна. Одоо бүгдээрээ ингээд илэгдлээ харчээ. Одоо шаргины маань илэгдэл одоо энэ харагдаж байна. Хөдөлгүүр маань ямар тосгоо ажилласан хамгийн анхны тосгоо ажилласан үе маань илэгдэл. Энэ маань бол хөдөлгүүр маань энгийн тостой ажилласан үе маань илэгдэл байна. Phenomтой 10 тухайтай ажилласан үе маань илэгдэл байна. Phenom хийсний дараа тосгүйгээр 10 тухайтай ажилласан үе маань илэгдэл нь харагдаж байна. Ноён зигзаг таны төлөө. Phenom-ыг юунд хэрэгэлдэг вэ? Жишээ нь та бидний сайн мэдих Porsche 100,000 км дуулахтай хэдэн зуун саяудаа үрэлтэнд орж илэгдэж завсар үүсч бензин гэдэг тос холдож харавтаагаар нь Phenom-ыг химигцээ бүх металл гадаргуу дээр хат өнгөр үүсч шинэ байдалд ангиргаж орно. Машины ченжүүд Phenom-д харьтай байдаг нь санаандгүй дурлал биш. Бусдыг ноён зигзагаас. Ингээд энэ бүтээгдэхүүн нь 2002 онд Москва хотын олон улсын авто шоугаас алтан медаль, 2001 онд Женев хотын үрэлтийн эсрэг шилдэг бүтээгдэхүүн алтан медаль, Оросын холбооны улсын чанарын алтан тэмдэг, Бельгийн авто шоугаас мөнгөн медаль, Францын авто шоугаас шилдэг технологийн алтан медаль, Сөүл зохиогдсон авто шоун хүрэл медаль, 2004 онд Москвагийн үзэсгэлэн ярамгаас шилдэг брэнд цол авчээ. Хөдөлгүүрийн даралт буух, чичиргээ ихсэх, хүч муудах, хар утаа хаях, түш их зарцуулах зэрэг хүндрэлүүдээс хотхон явъя гэвэл энэ шингэнийг хэрэглээрэй. Phenom нь бүх төрлийн хөдөлгүүрийн тастай зохицон, цилиндрийн компрессорын ажиллагааг жигдрүүлэн, койлц бэхжүүлж, даралтыг эрс дэвшлүүлнэ.
утаанагаар тортог гаралтыг багасгаж, моторын хүчийг нэмэгдүүлэн түлш зарцуулалтыг багасгахаас гадна хүйтний өдрөлд хөрсөн моторын асалтын процессыг түргэсгэн үрэлтийг эрс багасгаж чичиргээ дуу чимээг бууруулдаг. Та автомашинаар их явдаг эсвэл таксины үйлчилгээ эрхэлдэг бол энэ шингэнийг даруйхан авч нэг савта шингэнийг 3.5-аас 5 литр маасад тааруулан хөдөлгөөртэй хийгээрэй. Монголд 6 жил туршигдсан нано технологи Финонтинсай таны хөлийг 100 мянган км-с дээш тавьсан бол яг одоо зогсоод Финонтинсай хий. Моторын электрик хүлтээс үссэн хоригдлыг хөндлөжүүлж Финонтинсай мотор дэх маслын чанарыг шинжилэн шат тухныг 6 хүртэл хэмнэж Финонтинсай хөдөлгүүрийн өвлийн асалтыг мэдэгдвэл сайжруулан нано технологи Япон хөдөлгүүр дотор ажиллана. Финонтинсайг мотортой хий. Япон машин нано технологи